Амьдханаа хуулийн цаг подкастын шинэ дугаар хэлж байна. Өнөөдрийн дугаар хотын тархичийн албаны ерөнхий менежер Лавгад оролцож байна. Өдрийн төрөлхөн. За бид өнөөдөр хог хаягдлын норматив үйлчлэгээний хураамжийн үн тарифын талаар ярилцах байгаа. За хог хаягдлын норматив хураамжийн хэмжээг одоо хамгийн сүүлд хаанаас тогтоосон байдаг вэ? Ямар үн тарифаар тогтоосон байдаг вэ гэдгээр яриагаа эхлэв. За тий. За хог хаягдлын нормативыг бол сумын иргэдийн хэлшинтийн хуралд бүрэн эрх нь байдаг. 2018 онд айл өрхүүдийн 2500 төгрөг. Аж ахуйн нэгж байгууллагуудыг чиглэл үйл ажиллагааны чиглэлийн дагуу бас өөр тарифаар ингээд баталсан байдаг. Өнөөг одоо хүртэл мөрдөгцөр явж байна. Хог хаягдлын норматив үйлчлэгээний хураамжийн хэмжээг 18 онд хамгийн сүүлд батлаад өнөөдөр хүртэл одоо 7 жилийн хугацаа өнгөрчээ. Ер нь сумын хэмжээнд хэдэн айл өрх байдаг вэ? Одоо мөрдөгдөж байгаа үн тарифтай харьцуулахад одоо хэр нийцэж байгаа юм? За харин сумын хэмжээнд бол 3635 өрх байдаг. Үүнээс сумын төв дээр бол 2355 өрх амьдарч байдаг. Статистик тоо байдаг. Энэ статистик тоотой 2355 өрх маань одоо ингээ 2500 төгрөг хоримтлал үүсгээд одоо энэ сумын орон нутгийн төсөв төвлөрүүлэхэд энэ одоогийн инфляцийн өсөлт өмнө үнийн хөөрөгдөлтийг ингээд харьцуулахад бол 2500 төгрөг бол хангалттай биш байгаа. Хог хаягдлын хураамжийн төлбөр ер нь юунд зарцуулагддаг вэ? За иргэдээс авч байгаа 2500 одоо энэ аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын хураамж манай сумын орон нутгийн төсөвт төвлөрдөг. Сумын орон нутгийн төсөв төвлөрөөд иргэдийн хэлшинтийн хурлаараа ингээд хуваарлагдаад одоо манай хотын захирагчийн албаны хотогчлтын шатхуун, ажлын хувцас, цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, ландвелийн аргаар хог төрж булах гэх мэт энэ зардлуудад одоо зарцуулагддаг байна. Өнөөдрийн байдлаар хог хаягдлын одоо 7 жилийн өмнө тогтоосон хураамжийн хэмжээ нь бодит зардлыг бол нөхөж чадж байгаа юу? За 2017 оны байгаль орчин аюулгүй үйлчлэлийн сайдын норматив батлах аргачлал байдаг. Одоо энэ аргачлалын дагуу одоо ингээд ажлын хэсэг гарцсан ажиллаж байна. Тэгээд ажиллахад бол одоо энэ аргачлалаар ингээд бодоод үзэхээр нэг айл өрхөд бол одоо 4800, 900, 5000 төгрөгийн үн тарифыг одоо төлөхөөр тийм аргачлал гарч байгаа. Энэ аргачлалын ингээд одоо харин сумынхаа албан ёсны вебсайт байршуулна. Иргэд энэ дээр одоо бас анализ хийгээд бас ингээд саналаа өгөх ёстой. Саналаа өгсөний дараа бид бүхэн иргэдийн хэлшинтийн хурал танилцуулна. Иргэдийн хэлшинтийн хурал тэгээ шийдвэрлэж ингээд үн тарифынд өөрчлөгдөх. Хүн амын хувьд манай сумдуудтай ойролцоо сумдуудын хувьд хог хаягдлын хураамжийн хэмжээг ер нь хэдэн төгрөгөөр тогтоосон байдаг вэ? Хог хаягдлын хураамжийн хэмжээг одоо 5000 олгож тогтоосноор ямар өөрчлөлтүүд, ямар үр дүн гарах вэ? Бусад сумдуудын хувьд бол одоо 5000-аас 7500, 8000 хүртэл одоо ингэж нэмэгдсэн шинжилгээ хийгдсэн байна. Хамгийн ойрхоноор бол одоо манай Үүрхэнгийн аймгийн 12 сум бол 5000 төгрөгөөр одоо 2022 онд батлагдсан тариф одоо мөрдөө явж байна. Бусад аймаг сумдууд гэх юм бол Хинтий байна, Сэлэнг байна. Одоо ер нь бол 7500, 8000-аар одоо иргэдийн хэлшинтийн хурлаар батлуулаад явж байна. Иргэдээс авч байгаа энэ хог хаягдлын хураамж нэмэгдснээр хотын захирагчийн албан хотогчлтын ажилчдад нэг бүрийн хамгаалах хэрэгсэл хөдөлмөр аюулгүйд эрүүл ахуйн талаас маск бэлий хангалттай авах боломжтой. Тэгээд хогийн нэгдсэн цэгдээ ландбилийн аргыг хэрэгжилж одоо орчны бохирдлогоо байлгах тал дээр бас түлхэж суулгах юм энэ санхүүжилт бол парк шинжилгээ хийгдэхэд бас санхүүжилт бас хэрэгтэй. Энэ парк шинжилгээ хийснээр одоо иргэдийн хог тээвэрлэх давтамж нь одоо алдагдахгүй сар болгон одоо ингээд хогийг ачих боломж нь нэмэгдэх юм байна. Ер нь бол машин техникийн эвдэрлээс үүдэлтэй энэ ард иргэдийн хог ачлалтанд бас нөлөөлдөг. Заримдаа одоо сардаа амжихгүй явах тохиолдол зөндөө гарч идэг. Тийм учраас энэ үн тарифынд өөрчлөлт орсноор одоо шинэ парк шинжилгээ хийгдээд бид нар ч одоо хятад машинтай байсан бол одоо солонгос машинтай болсон. Солонгос машин одоо бас 3 жил 4 жил явцсан байж байна. Тэгэхээр ингээд парк шинжилгээ ингээд явагдана гэдэг маань ажлын бүтээмж нэмэгдээд. За би хог хаягдаггүй байхад яагаад төлбөр төлөх ёстой вэ? Эсвэл одоо төлбөрөө төлөөд байх ч гэсэн манай хогийг ачихгүй байна гэсэн иргэдийн санал гомдол маш их байдаг те. Үүн дээр ямар хариулт өгөх вэ? Айл өрх бүр одоо өдөр болгон хог үйлдвэрлэж идэг. Тэрийг хүн их анзаардаггүй.
Тэр нь болохоор байгаль орчинд маш сөрөг нөлөөлж идэг. Энэ их буруу хандлага одоо Английн ялгалт байхгүй, энээс үүдэлтэй байгаль орчинд маш их хог хоригдлогдож ингэж байгаль орчинд бохирдуулж тэр болгоныг араас нь ингэж цэвэрлэх, өдөр тутам одоо цэвэрлэх манай хотын захирагчийн албанд бол одоо нийтийн цэвэрлэгийн үйлчлэгийн ажилтан гол байхгүй, манай цэцэрлэгч нар өөрсдөө ингэж төвдөг штеп. Одоо тийм байхад бид нар 2500 төгрөг төлөөгүйгээд ингээд төлсөн байхад одоо хог ачаагүй гэдэг гомдлууд байдаг. Гэхдээ тэр иргэдийн хэлж байгаа нь маш зөв. 2500 төгрөгийг одоо бид нар өнөөдөр 5000 төгрөг болгохоо ярьж байна. Тэр бол одоо 2500 5000 төгрөг болсон байхад бид нар одоо аймгийн засаг даргад бол бараг 4-5 жилийн өмнөөс манай хотын захирагчийн албаны ажиллах хүч нь үнэхээр хангалтгүй байна. 2 машин арай ээж одоо нэг сар дотор авч байна. Нэг машин нэмжүүл одоо орон тоо нэмж өгөөч гэсэн тийм хүслүүдийг бол байнга тавьж байгаа. Тэгээд парк шинжил хийгдээд энэ ажиллах хүч нэмэгдснээр бид нар одоо хураамж нэмэгдснээр иргэдтэй үйлчилж байгаа үйлчлэх юм байна. Улам сайжрах юм байна. Хог хаягдaltaй холбоотой одоо иргэдэж хандаж ямар хэлэх вэ? Манай ажилчид ингээд ажилт хийж явж байгаа ч гэсэн Английн ялгцсан иргэд айл өрхүүд их байдаг. Английн ялгсан 2 дахь давхар бүтээгдэхүүнийг авдаг. Байнгын одоо 3 цаг харан сумд ажиллаж байгаа. Дээд доод өргөн чөлөөнд байна. Одоо энэ баялаг дэлгүүрийн хажуудалд одоо цэг байдаг. Маш удаа ажиллаж байгаа. Энэ цэгүүдийг иргэд өөрсдөө аваачаад өгчдөг байх хэрэгтэй байна. Иргэдтэй хандж ганцхан үг хэлэхэд бол хог ачлтын хуваар явж хагаад хашааныхаа урд хойтлог гой цэвэрлээд ачуулчих юм бол таны амьдарч байгаа орчин цэвэрхэн байна. Энэ хогийг бол хотогчдын ажилчид тариагүй, зөвхөн энэ орчинд амьдарч байгаа бид бүгд өөрсдөө тарьж байгаа шүү. Тэгээд орчиндоо цэвэрхэн байя л гэсэн тийм уриалмаар. Хуулийн цаг подкастын өнөөдрийн дугаарт хотын захирагчийн албаны ерөнхий менежер Лавгууд оролцлоо. Хог хаягдал бол ганцхан төрийн асуудал биш, бид бүгдийн хамтын хариуцлага юм аа.